эдийн засаг хөгжиж гэвэл төвлөрүүлэхгүй эрх мэдэл хариуцлага хоёрыг тараах хэрэгтэй. Монгол улсын өнөөдрийн хэрэгжиж байгаа тогтолцоо бол яг үндэ 40-50 жилийн өмнөх социализмын үеийн төвлөрсөн эдийн засгаар яваад байгаа юм манай улс. Тэгэд юм төвлөрөхөөр өөрөө гацдаг. Энэ бол бюрокраси буюу хүн суртал гэсэн үг. Тэгэхээр эрх мэдэл, төсвийн орлого төвлөрүүлэлт, гүйцэтгэл эдийг анхан шатны байгууллагууд нь өөрсөнд нь эрх мэдэл хариуцлага хоёрыг үүрүүлж ийж процесс гацхгүй хурдан явна. Тухайн орон нутагт байгаа хүмүүс өөрснөө орон нутгийн хамгийн хөгжүүлдэг болохоос ш өнөөдөр энэ ч ордонд сууж байгаа хүн тийч баян үлгий ч юм уу дарханд байгаа нэг хотын асуудал дээр санаа зовж тэр асуудлыг шийдэх нь бол маш бага. Ийм учраас 14 гээд их санагдчих байгаа юм шиг боловч тодорхой хэмжээний эрх мэдлийг нэгж өөрсөнд нь хуваах хэрэгтэй гэж үзэж байгаа. Олон улсын жишгээр 150-аас 300 мянган хүн ойролцоогоор 20 минутын зайд зорчих ёстой. 20 минутын дотор нийгмийн үйлчлэгээнд хүрэх боломжтой гэдэг зайн дээр тулгуурч хийсэн судалгаа. Ер нь бол дүүрэг гэхдээ арай эрх мэдэлтэй учраас олон улсын жишгээ дагаад хот гэж нэрлэдэг байгаа. Дэлхийн өөр улсууд бол ийм хандлагатай явж байна.